Юу яцхан guys TVK байна. Тэгээд энэ хүү бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ бүгдээрэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ CS:GO-Skins.com сайт руугаа ороод тэгээд магадгүй хэрвээ гоё зүйл унаад гоё байх юм бол мэдээж gift-тэй нэмнэ. Тэгээд gift руу маань та бүхэн маань орох боломжтой байгаа шүү. За тэгээд мэдээж сайтын хувьд бол ерөнхийдөө манайхан болоод бүгдээрээ мэддэг болсон байх гэж бодож байна. За тэгээд бол хамгийн түрүүнд бол gift хэсгийг бол танилцуулах нь зүйтэй байх гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бол хэдүүлээ бас нэг gift нэмэх гэж үзнэ. За тэгээд мэдээж бол gift оролцохын тулд та $2 ба түүнээс дээш депозит бол хийх шаардлагатай. Тэр өнөөдөр хідүүлээ кейс рүүгээ ороод ер нь Oktoberfest гэдэг бол шинэ кейснүүд нэмэгдсэн байгаа. За тэгэхээр хідүүлээ эндээс ганц тгийг задлаад үзье. Neural net. За энэ дээрээс бол хамгийн том шагнал нь бол Huntsman Knife-ийн lore гэдэг утга байгаа. За тэгээд дараа нь бол Driver Gloves-ийн overtake байна. За M4A4-ийн Desert Strike байна. За шинэ гарсан AK болох AK-47 Nova Rouge гэсэн AK байгаа. За тэгээд M4-ийн Golden Coil байна, Chrome Cannon байна. За тэгээд доошоо бол скинүүд бол ойлгомжтой байна. За тэгээд хэдүүлээ ямар тач ийшээгээ бас ганц тгийг явуулаад үзье. Тэгээд азиндоо хэр байх нь харъя да. Grand Prix одоогийн байдлаар бол нэг олигтой сүртэй скинүүд бол орж ирээгүй байна. Lead conduit чинь яадаг вүлээ. За эндээс Tiger Moth-ийн 1884-оор Factory New Condition-тэй орж ирж байна. Болж байна. Ерөнхийдөө бол энэ хүү скинүүдээ ингэж унгааж агаад ингэж агаад сүултээ хэдүүлээ баг апгрейд хийгээд хашаанд явуулж баг болох байхаа. Аюулцсан дахиад нэг хит дарна. Хит дарж агаад шогоо юм унгаах гээд үзнэ. За тэгээ boost мод дээр дарж байгаа. Boost мод бол мэдээж энийг одоо идэвхжүүлсэн тохиолдолд кейсний одоо нийт задлж байгаа үнэ 2 дахин илүү үнээр задлана. Гэхдээ буцаагаад одоо юу гэдгийг мэдээж сайн чанарын скинүүдийг унгаах магадлал нь бас баг цаг нэмэгдэж байгаа шүү. Тэгээд Jester модыг бол асаах юм бол бүгдээ ерөөхдөө мэдж байгаа байх. Jester модыг асаах юм бол за энэхүү хайрцагт дотор байгаа бүх скинүүдийн унах магадлал нь тэнцүү болно гэсэн. Тэгэхээр хэдүүлээ Jester модыг асаагаад нэг дараад үзье. Яй. Дахиад дарчих. Huntsman no. The Desert Strike орж ирсэн M4 Minimal Wear-тэй Star Trek Minimal Wear $47 гэж орж ирж байна. За тэгээ Jester онтрагаад хэдүүлээ үргэлжлүүлээд Boost модтойгоо нэг дарж үзээд дараагийн хайрцаг руу орцгоё. За тэгээ Oktoberfest хайрцагны Oktoberfest-ийн одоо ивентийн дараагийн хайрцаг бол Hot Drops Case гэдэг ийм хайрцаг байна. За тэгэхээр хамгийн дээд шагнал нь бол Sport Gloves-ийн Bronze Morph байна. За тэгээд Factory New Condition-тай $1722 гэж байгаа юм биш үү. За тэгээд дараагийн шагнал нь бол Bayonet, энгийн Bayonet утганы Autotronic гэдэг скин байна. За тэрний Factory New Condition-тай $1110 гэж байгаа юм байна. За тэгээд алдартай опуудын нэг болох Oni Taiji байна. За Factory New Condition-тэй $961 гэж байгаа бол дараагийнх нь M4 Golden Chanticos Fire-ийн Factory New $412. За тэгээ хэрцангуй шинээр гарсан скин гэж хэлж болох хаа. M4A4-ийн Hellish бүдүүн M одоо бидний хэлж таньснаар бол бүдүүн M гэдэг те. Hellish байгаа. Hellish-ийн Factory New $447. За тэгээ UMP-гийн Blaze байгаа. За тэгээ boost дээр нь тавьж байгаа 3-аар нь нэг хэд дараад үзье да. За Searing Rage, The Oxide Blaze, Incinerator орж ирж байна. Bronze Morph. No. Bronze Morph амар ойрхон очлоо уг нь. За матар орж ирсэн. Манайхны хэлтгэрээс матар гэж ярьдаг штэ. Mac 10 heat, Mac 7 heat орж ирж байна зэрэг. За Lightning дээр тавьж байгаа нэг хит
сайхан. Окей, Fire Elemental, Minimal Wear. Эй. Окей, Abyssal Apparition. MP7 Star Trek Factory New Condition-д орж ирж байна. Chanticos Fire-ийн Minimal Wear орж ирлээ. Ер нь болж шүү. За гоё skin орж ирсэн байна. За Hot Drops case-тэй баярлаа. Ингээд Hot Drops case-нээс гараад хэвлээ. Tag of Plenty case руу орцгоё. За Huntsman Knife-ийн хамгийн дээд шагнал нь болох Huntsman Knife-ийн Gamma Doppler-ийн Emerald гэдэг хамгийн гоё одоо ногоон утга байна. За тэгээд OP CMYK Specialist Closing Marble Fade Minimal Wear-тэй байна. За тэгээд мөн дээрээс нь Clock-ийн Gamma Doppler-ийн Emerald байна. За гэхдээ бол Minimal Wear condition-тай байна. За тэгээд Ocean Drive, Desert Eagle-ийн Ocean Drive байна. За Traitor байна. За тэгээд доошоо бол ерөөдөө иймэрхүү скинүүд байна. За тэгэхээр 3-аар нь үлээ boost модтой. Тэгэхээр ерөөдөө балансаа дуустал энийг ер нь дарчд юм уу дөө. За Traitor орж ирсэн. Traitor нь айгу floatтай байна гэж байх уу. За Minimal Wear орж ирсэн болж байна. Яваргчлуулаад дараад Food Chain орж ирж байна. За BI83 Spectrum гэдэг энийг бол харж байгаа үгүй Max 7 байна. Spectrum Famous орж ирж байна. Hello. Battlestar. Окей. Cardiac. Яа, үйлчлүүлээд дарж л бай да. Food Chain Cardiac. За энэ дэр Factory New орж ирсэн болж байна. Бас дайггүй шүү. Одоо бид бол Boost модтойгоор дахиад 2 удаа дарах боломжтой. За энд ч нэг л онцсон юм унсангүй дээ. За тэгээд сүүлийн задлалтан дээр маань Food Chain, Royal Consorts. За иймэрхүү скинүүд орж ирлээ. За ерөнхийдөө бол хэдүүлээ өнөөдрийнхөө баг гифтэн дээрээ баг юу нэмчихүү дээ. Түрүүний орж ирдэг Minimal Wear-тэй Chanticos Fire-а нэмчт юм уу гэсэн бодол орж ирлээ. За гэхдээ хэдүүлээ мэдээж upgrade руугаа орно. За upgrade руугаа орохдоо эхний хэдийг бол ер нь бол стрим үздэг хэд маань бол мэдж байгаа байх. Эхний хэдийг бол сайхан шууд 10x руу явуулчихна. Зүүнний 10x байсангүй. Энд бол байсангүй. За гэхдээ дахиад 10x руугаа бол үзнэ. Дахиад зүүнийхээ доор буучлаа. За эндээс хутганууд руу ерөнхийдөө орж ирж эхэлж байна. За тэгэхээр энэ дээр бол Damascus Steel Gut Knife руу нэг үзчих юм уу гэж бодогдлоо. Гэхдээ бол дахиад лазгуутал биднийг өгтөж байна. За бид үргэлжлүүлээд за Doppler орж ирж байна. За Doppler руу яваадаг. Дахиад яваач. Эсэнгүү. За тэгээд дахиад нэг удаа Factory New Case Hardened гиндэ. За энэ дээр л. За энийг л авчих юм бол энийг gift рүүгээ ичээ. Дэшиг яваач. Yes. Тимэ. За AK47 Case Hardened орж ирсэн. За тэгэхээр хэдүүлээ баг саяныхаа AK баг gift рүүгээ хийсэн дээр юм шиг байна. Гэхдээ энэ бол 10x гэдэг бол маш бага боломж. Гэхдээ хэдүүлээ бол чадлаа. Ста хоншорт авлаа. За одоо барууны 10x байна уу? Зогсооч. Байсангүй. За одоо бол 10x руу болоо дахиж орохгүй. Ирээдүүлээ.
2x-ээр үлдсэн айтемнуудаа ерөөхдөө явуулчих. 10 биш ээ. 2x руу оруулаад Damascus Steel Huntsman knife руу оръё. Дахиад дээдл дээр 10x дээр зогсож байна. What? Өнөөдөр чинь эвгүй байгаа юм биш үү дээ. За эндээс доор хавцаал буучлаа да. Өнөхтэй. За яах вэ? За энэ байгаа айтемнуудаа бүгдээрнгийн Bayonet руу явуулаад Bayonet-ийг бол дахиад бүр дээшээ явчихж байна уу? Гайхалтай. За Bayonet-ийг бол эндээ үлдээгээд хэдүүлээ 10x авсан Ace Hardanda You can't use this item here гинэ. What? Яаж байгаа юм бол? Хөөрхий. За түүл хийж болохгүй гиндэ. Хэдүүлээ. Тэгвэл зарж байгаад арай өөр. Атгүй тэгвэл хэдүүлээ дахиад Egg of Plenty case руу ороод boostтэйгээр хурднаар нь задлаад эндээсээ нэг юм гоё юм унгаагаад оруулах гээд үзье. Эдгээр ч бас нэг тийм гоё скинүүд бас биш байна яг гифтд оруулъя гэхээр. Nightmare Minimal Wear гүй яах вэ? Ice Cold Star Trek Factory New оруулж бас болж байна. Not bad. Яг үнэндээ. За. За Ice Cold Factory New оруулах гэдэг үзье да болох нөө. Factory New Star Trek. За энийг гифттэй оруулчих. За тэгээд 2025 оны 9 сарын 23-наас эхлээд $2 ба түүнээс дээшээ депозитыг хийхдээ та DVK промо кодыг ашиглах юм бол та мэдээж 10% бонус авна. Мөн дээрээс нь анх удаа энэ сайтад бүртгүүлж байгаа бол daily case үнэгүй кейсийг авах боломжтой, $0.5 үнэгүй авах боломжтой. За тэгээд $0.5 кейснээсээ мэдээж дэжгүй зүйл унгаачих юм бол тэрийг апгрейд хийгээд ч юм уу, кейс батл руу ороод ч юм уу мэдээж өсгөх боломжтой. За тэгээд мэдээж хариуцлагатайгаар энэ сайтыг ашиглаарай гэж уриалмаар байна. За тэгээд gift нэмэгдсэн. За одоо AK-47 Asimov Minimal Wear байна. За Desert Eagle-ийн Ocean Drive Field Tested, AK-47 Ice Cold-ийн Star Trek Factory New гэсэн кондишнтой иймэрхүү скинүүд байна. За тэгээд бүгдээрээ $2-оор орж цэнэглэсэн тохиолдолд та миний gift-нуудад оролцох боломжтой учраас $2-оор магадгүй CS:GO skins руу ороод gift-д оролцох боломжтой гэдгийг дахин хэлэхэд таатай байна. За тэгээд хамтайсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Стрим үзээрэй.